байцгаана уу? За, Монгол нийтийн мобайл буюу гар утасны аппликейшнг хэрхэн ашиглах вэ талаар та бүхэндээ товчхон танилцуулга видео хүргэе. За, хэрвээ Монгол нийтэд та бүхэн маань суулгаж амжаагүй бол App Store юм уу Play Store-оос ороод за Монгол нийт гээд залгаад бичээд латинаар бичээд харах юм бол Монгол нийт гэж гарч ирнэ. За, эндээс инсталл хийх боломжтой. За, инсталл хийгээ суух юм бол за ийм гэрийн ногоон өнгөтэй ийм логотой аппликейшн байгаа. За, ингээд нэгэд орох юм бол хэрвээ бүртгэлээ үүсгэж амжаагүй бол энэ доор бүртгүүлэх гэдэг холбоос байгаа. За, энэ дээр дараад утасныхаа өөрийнхөө дугаарыг оруулаад үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч чеклээд бүртгэлээ үүсгэх боломжтой. За, ингээд хэрхэн яаж нэвтрэх талаар та бүхэнд бас заавар өгье. За, Монгол нийтийн аппликейшнд ороод за утасны дугаараа оруулаад нууц үгээ оруулаад за ингээд нэвтрэнэ. За, ингээд нэвтрэх юм бол өмнөх дугаар дээрээ би хэрхэн яаж бүртгэлээ вебсайт буюу компьютероос үүсгэх үү, хэрхэн яаж эцэгхээ өрөх үү, хэрхэн яаж хүрээллээ буюу ангийн группээ удирдах уу, сурагч эцэгхээ өрөх үү гэдэг талаар зааварчилгаа видео хүргэсэн. За, тэгээд багшийн аккаунтаар би орсон байна. За, өөрийнхөө аккаунт руу орох юм бол хувийн профайл дээр бол хувийн мэдээлэл тань ингээд харагдана. За, ингээд орох юм бол миний оруулсан аватар зураг байна. Энд дээр зургаас олж болж байна. За, тохиргоо хэсэг рүү ороод хувийн мэдээлэлээ бас гар утаснаас шинжилж болно. За, энэ дээр бол имэйл хаягийн холбогдсон буюу баталгаажуулсан байна. За, ингээд миний хүрээлэл гэдэг зэс рүү орох юм бол ангийн багшийн удирддаг хүрээлэл маань харагдана. За, эндээс хүрээлэл рүү яваад орох юм бол постлох боломжтой. За, comment, like, share, reaction хийх боломжтой байна. Гишүүд маань харагдаж байна. За, гол нь байгууллагын нөгөө удирдлага маань бүгдээ веб дээр явж байгаа учраас группийн удирдлага маань веб дээр явж байгаа учраас багш нар маань компьютероос орж өөрөөгөө үүсгэх, удирдах, өрөх боломжтой шүү. Гар утсаасаа бол чатлаж болно. Чатлах боломжтой. Дээрээс нь постлох боломжтой. Постлоод реактлах боломжтой гэсэн үг. Реакшн хийх боломжтой. Тэгэхээр гар утсаасаа илүү чатлах, пост оруулах тал дээр бол ашиглаад гишүүн өрөх, хүлээж авах, пост орж ирсэн бол постыг зөвшөөрөх гэх мэтийн үйлдэлүүд бол компьютероос хийхийг зөвлөж байна. За, ингээд энэ дээрс бас хуваалцах линкээ хуулаад авч болно. Энэ хуваалцсан линкээ бас шавнартаа болон эцэгчүүдэд түгээх болцоотой байгаа. За, ингээд таны илсэн community хүрээллүүд бол энэ нүүр хуудас дээр харагдаж байна. За, чатын зэс бол энэ баруун доод буланд харагдаж байна. Эндээс чат руугаа тусарч болно. За, ерөнхийдөө бол мобайл аппликейшн маань бол иймэрхүү бүтцтэй байгаа. За, баярлалаа.